Говьд аймгийн 2024 оны санхүүгийн тайлангийн аудитын талаар та бүхэнд танилцуулъя. 2024 онд төрийн аудитын байгууллагаас Говьд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа 246 байгууллагад санхүүгийн тайлангийн аудит хийж гүйцэтгэлээ. Санхүүгийн тайлангийн аудитаар 132 байгууллагад дүгнэлт гаргасан, 114 байгууллагыг төвөөр хамруулан шалгалаа. Дүгнэлт гаргасан 132 байгууллагаас 71 байгууллага өөрчлөлтгүй буюу зөрчилгүй санал дүгнэлт, 52 байгууллагад хязгаарлалтай санал дүгнэлт, 5 байгууллага сөрөг, 4 байгууллагын санхүүгийн тайлангийн аудитыг гатгалцсан дүгнэлт өгсөн байна. 24 оны санхүүгийн тайлангийн аудитаар 49.7 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илрүүлсэн. Үүнээс 23.2 тэрбум төгрөгийн алтааг санхүүгийн тайлангийн явцад залруулсан байна. Нийт илэрсэн алдаа зөрчлийн 46.6% эзэлж байна. 531.5 сая төгрөгийн төлбөрийн актыг тогтоосон. За мөн 10.1 тэрбум төгрөгийн зөрчлийг таслан зогсоохоор албан шаардлага шалгагдаж байгааг хөргүүлсэн байна. Мөн 15.5 тэрбум төгрөгийн алдаа зөрчлийг арилгуулахаар дахин давтан гаргах байх зөвлөмжийг өгсөн байгаа. За хуулийн байгууллагууд 4 байгууллагатай холбоотой 265.9 сая төгрөгийн зөрчлийг шалгуулахаар шилжүүлсэн. 2024 оны Говьд аймгийн төсвийн эргэлзэн зарчмын санхүүгийн тайланд хязгаарлалтай санал дүгнэлтийг өгсөн. Хараа дүгнэлт гаргасан 46 байгууллагаас 24 байгууллагын хязгаарлалтай санал дүгнэлт өгсөн. За 4 байгууллагын сөрөг дүгнэлт, 3 байгууллага дүгнэлт өгөхөөс татгалцсан. Мөн аймгийн төсвийн эргэлзэн зарчмын санхүүгийн тайланд 2009-с 2016 онд үүссэн 5 ба түүнээс дээш жилийн насжилттай 6.2 тэрбум төгрөгийн авлага урьдчилгаа дансны үйлдвэрлэлийг барагдуулах талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй байна. Бусдаар гүйцэтгэлсэн ажил үйлчлэгээний хураамж, бараа үйлчлэгээний бусад зардал зэрэг эдийн засгийн ангиллыг зөрчиж гүйлгээ хийсэн. Төсвөөс гадаадад туршлага судлах зориулж 353.9 сая төгрөгийн үр ашиггүй зардал гаргасан. Албан тушаалтны буруудаа шийдвэрээс ажилгүй байсан 7 хүнтэй холбоотой 176.1 сая төгрөгийг төсвөөс төлсөн боловч буруудаа этгээд нөхөн төлүүлээгүй. Сумын засаг даргын тамгын газарт хоол унааны зардал төсвөлөгдөг байхад унаа хоолны зардал 20.8 сая төгрөгийг залингийн сангаас олгож төсвөөс үр ашиггүй зардал гаргасан. Харьяа байгууллагад төрийн санхүүгийн үйл ажиллагааны журам заасан хяналт өг нөлөөтэй хэрэгжүүлээгүй. Улс орнуудын хөрөнгө оруулалтаар хийгдэж хүлээж авсан 159.9 сая төгрөгийн хөрөнгө бараа материалыг данс хүртэл тусгаагүй. Өрийн цөмийн тамгын газарт аймгийн засаг даргын тамгын газар хөнгөлтөө нэрийн хийсэн өөрсдөө жилийн үр төлбөрийг бэлтгэн нийлүүлж байгууллагад төлөөгүй. Санхүүгийн тайланд төлөвлөлт тусгаагүй. Нөхөрхөн сумын борт багийн 90 жилийн зохион байгуулалт шийдвэрийг багийн эдийн нийтийн урлагийн тогтоог Говьд аймгийн махас сумын зэрэг холбоогийн 100 жилийн амжилт талаар холбоотой байгууллагын шийдвэрээр тэмдэглэж Өчнөө төгрөгийн их усүр бүрдүүлж зарц төсөөсгөн тодорхойгүй. Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр аялал жуулчлалыг хөгжүүлэх төлбөрөөс 120 сая төгрөгээр гэрээ байгууллагын контент бэлтгэсэн ч бит бус хөрөнгөөр бүртгэггүй зэрэг зөрчил дутагдлууд илэрж байгаа нь Говьд аймгийн төсвийн эргэлзэн зарчмын санхүүгийн таланд хязгаарлалтай дүгнэлт өгөх хүнслэл болсон. Санхүүгийн тайлбарын аудитаар аймгийн засаг даргад 2 албан шаардлага өгсөн. Та болон түүнээс дээш жилийн насжилт өндөртөө 6.2 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллахыг албан шаардлагаар хөрвүүлсэн байна. Мөн цэцэг буянт үн сумын засаг дарга аймгийн засаг даргын тамгын газар 2024 оны санхүүгийн тайлбарын аудитаар сөрөг дүгнэлт авсан Чинав баруун бүсийн хөгжлийн корпорац цэцэг сумын засаг даргын тамгын газар үн сумын засаг даргын тамгын газрууд тус бүр татгалзсан дүгнэлт авсан нь төрийн аудитын тухай хуулийн 42-ын 3 заасын дагуу засгийн шийтгэл ногдуулах үндэслэл нөхцөл бүрдсэн тул засгийн шийтгэл ногдуулах албан шаардлагыг тус өглөө. Аудитын дүн дүгнэлтэнд үндэслээд аймгийн засаг дарга болон санхүүгийн санхүүжилтийн дарга нарт дараах зөвлөмжүүдийг хүргүүлсэн байна. Эрх бүхий байгууллагын шийдвэрээр оюу тэмдэглэдэг байдлыг таслан зогсоох, аймаг сумын төрийн сан төсвийн цагтаас тавих дотоод хяналтыг бүр нөлөөтэй хэрэгжүүлж ажиллах, үнд дэлбэргүй хүлээн авсан бараа материалыг холбогдох журмын дагуу данс бүтгэл 25 оны эхний хагасчлалын тайлангаар залруулан бүртгэж тайлгнах, Баян болов цэцлэнгийн санхүүгийн тайландах хөрөнгийг бүгд гэр бүл хөгжил хамгааллын газрын санхүүгийн тайланд нэгтгэн тайлгнах, үр төлбөр ихтэй их усүрээ бүрдүүлж ашигтай ажиллах боломжгүй орон нутгийн өмчт байгууллагуудыг дотоод хяналт хэрэгжүүлж орон нутгийн өмчийн хөрөнгийн ашиглалт, ашигт ажиллагааг дээшлүүлж ажиллах, хошуу хөгжүүлэх сангаас олгож байгаа зээлийн эрдэнэ төлөлт болон зээл олголтын журмын тоогоо хэрэгжүүлж зээлийн эрсдэлж сайжруулан ажиллахыг зөвлөж ойлгосон. Хөрөнгө оруулалтын ажлын төлөвлөлтийг оновчтой төсвөлтийн шаардлага хангагдсан төсөл арга хэмжээг төсөв тусгахыг хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний зарлаас урсгал үйл ажиллагааны шинжтэй зардал санхүүжүүлэхгүй байх, барилтын дагуу зарцуулах шилэн даасны хуулийн хэрэгжлийг хангаж ажиллахыг мөн зөвлөж ойлгосон. Аймгийн засаг даргын харьяа байгууллагууд сумын засаг дарга нарт төсвийн тухай хуулийн 54-ийн 5 дахь заалтын дагуу төсвийн гүйцэтгэлийн тайлангаар тайлгнасан хэрэгжүүлэх хөтөлбөр үр дүнгийн талаар тоо болон чанарын үзүүлэлтийг аймгийн хэмжээнд нэгтгэн дүн шинжилгээс төрийн аудитын байгууллагад ирүүлж авахыг мөн зөвлөж орлоо. Говьд аймгийн засаг даргын тамгын газрын санхүүгийн сангийн эхлэлтэс дараа 3 заалтгүй зөвлөмжийг өгүүлсэн байгаа. Нэгдүгээрт нь аймгийн иргэдийн хурлаар болсон төсөл арга хэмжээний зарлыг зарцуулахдаа төсвийн тухай хуулийн 41-2-2 засгийн газар 2023 оны 444 дэх төлөв болсон төрийн сангийн үйл ажиллагааны журмын 3-4-ийн 10 заасны дагуу батлагдсан төсвийн зарцуулалтын эрх хөтөлбөр зориулт арга хэмжээ эдийн засгийн ангиллын дагуу зарцуулж хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллах шаардлагатай. Санхүүгийн ажилтнуудыг тасралтгүй боловсролын хөтөлбөр мэргэжлийн сургалтанд хамруулах, зөвлөн туслах, төрийн сангийн хяналтыг сайжруулах, татрын орлогын төлөвтийг найруулсан гаргаж бүх төрлийн татрын орлогыг төлөвлөх зөвлөмжүүдийг тус хүргэлээ.